За байрлах газараа ороод ирсэн 2 хонжиноо. Тэгээд нэг байгаа газар нэг танилцуулга гэж одоо бичлэг хийж байна. Энд дээр нэг юм бүрхэн өгнөд хийсэн байгаа юм лээ. Тэр нь маш их таалагдсан. Тэгээд ерөөхдөө бол энэ ингээд үүднээс нь хэмжээний Монгол хөрөтэй. Монгол хөрөө ерөөхдөө амар цэвэрхэн юм лээ. Тэгээд энэ газараа аппликейшнээр захиалчаад энэ хаяг дээр баахан quality захиалсан байсан. Яг бид нэр ирдэг өдөр яг зэрэгцэж ирээд 2-3 хоног ирчтэй юм лээ. Зэрэгцэж ирээд 2 хүүтэй юм 2 хүүхдийн судлаа бүгдийн тэрэг захиалсан байсан. Тэгээд ирсэн өдөр 2 өдөр гадуур дээрээ суулгаад явж өгсөн дөө. Өстө амар байсан. Тэгээд дахиад юм зөндөө захиалсан байсан. Эхнээсээ ингээ бүгд хүрээд ирсэн. Айгу амар байсан. Тэгээд энэ ингээ зочны өрөө том өрөө нэг юмрхүү. Проектор сүүлийн үеийн байрнууд ерөнхийдөө дандаа зурагтай болоод юм том проектор тавьдаг болсон. Энэ ч гэсэн айгу зүгээр санагдсан. Зурагтай үзэл зөндөө дуу сонсоол байж ин да. Тэгээд энэ ч юм алтан өрөөний хэсэгтэй. Плеттэй хөргөгчтэй, пэжтэй юм байлаа. Хоол молоо өөрсдөө жоохон хөвгтөө ирж байгаа хүмүүс байх юм бол хоол молоо өөрсдөө хийгээд идвэл хүнс мүсээ гаднаас аваад өөрсдөө хийгээд идвэл айгүй зүгээр санагдсан. Тэгээд ер нь бол зочид буудал хийсэл юм их орон сууц түрээсэлсэн байхад хамаагүй тухтай дотроо хоолоо хийгээд идчихэж болдог. Бүх юм айгүй дажгүй санагдсан. Бид нэр анх удаагаал ингэж ирж үзэж байна. Тэгээд манай байрлаж байгаа байр ихэд 41 давхар 41 давхрынх нь 28 давхарт нь байрлаж байгаа. Тэгээд хотынхоо яг төв хэсэгт ер нь дандаа бажууд амьдардаг хэсэгт нь захиалж авсан. Тэгсэн мөртлөө үний үед айгүй боломжийн. Энэ чинь баг хоногийн 210 онээс баха. Тэгээд Монгол мөнгөөр нэг 110 20 мянган төгрөг. Тэгээ өдөртөө орж ирээд цэвэрлэгээ хийчихдээ мэлээ өөрсдөө цаанаасаа шал мал угаагаад хог цэвэрлээд цэвэрлэгээ хийгээд өгчдөг. Тэр нь айгүй амар санагдсан бас. Цонхороо нэг иймэрхүү харагддаг. Ер нь бол тойроод эргэн тойронд айгүй өндөр байшин барилгууд ихтэй. Тэгээд ер нь хаач явж исэн баг өөрсдөө байшин хараад танихаар юм билээ төөрхөргөө. Тэр нь бас айгүй гоё. Хоёр дахь юм байна те. Ингээд бодлого явна. Иймэрхүү харагддаг. Тэгээд байрныхаа доод талд бит баахан хоолны газрууд хүнсний дэлгүүрүүд ойролцоо нэг 100 м яваад том худалдааны төв мөвтэйгээ ойрхон. Тэгээд бид нэлээсэн 2 хоног өстө баахан явж ядартлаа. 2 үгээ дагуулаад өстө гадуур явж гисэн дөө. 2 дахь хоног иймэрхүү. Хинчэнэ нэг юм унтдаг. Унтлагын матрас тавьсан. Энэ ингээд унтлагын орон манай том хүү ядраад унтаад өгсөн байна. Ингээд орны хажууд юм байна те. Хажууд нь хосонд орол амраал байжсэн да. Чинээс ингээд том орон шууд харагддаг. Стамар санагцсан. Тэгээд нэг иймэрхүүл байранд хоёроос одоо нэг хоноод маргааш тэгэхээр өөр байр руу нүүж яваа чинь тэр байр нь маань самбах байхыг сайн хэлж мэдгүй юм. Гэхдээ бас гоё орон сууц бас түрээсэлж авсан. Тэгээд хэвтэ тэрийг итгэх гэсэн баах юм аа ингээд аваад цуглуулаад тавьсан. Гэснээр идэж угаал гэж юм да. Хэвтэ тэрсэн ч өстой гоё шүү.